Сайн байцгаана уу? Бодлын тэмдэглэлийн маань шинэ оны шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. За, найздаа ч гэсэндээ шинэ оны мэнд хүргье. Сайхан оноо гаргасан уу? За дэлгэн ах уу баярлалаа. Сайхан оноо гаргасан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ сайхан шинэ жилээ тэмдэглэлээ. 26 оноо айгүй эрч хүчтэй л огтож авлаа шүү. Тэгээ яг энд шинэ он гараал bijсэн чинь цас ороод тэгээ бүр нэвсийтэл нь дарсан. Тэгээд 2 3 хоног ороод одоо л бараг 40 см бараг орчлоо. Тэгээ хөвсөөс нь сайхан шинэхэн цастай шинэхэн сайхан он гарлаа. За, өнөөдөр битээр оны анхны дугаараараа хүний ухамсарын төвшингийн талаар ярина. Хүн одоо ингээд төрсэн цагаас эхлээд одоо сүнсний хөгжил нь явагдаж эхэлдэг. Тэгээд нас баран бартлаа. Тэгээд хөгшин болон болтлоо. Ямар ухамсарын төвшингүүдээр дайрж өнгөрдөг талаар ярих гэж байна. Тэгээд та бүхэн сонсож явах хугацаанд өөрсдөө бас ямар ухамсарын төвшин дээр байгаа юм бэ гэдгийг бас тодорхойлоорой. Ерөнхийдөө хүний ухамсарын төвшин 7 ангилт юм байна. За тэгээ эхний төвшин маань урсгалаараа хөвөгч буюу энэ төвшний хүн хохирогчийн дүрд амьдардаг. Амьдралынхаа шалтгаан үр дагаврын холбоог юусоо огтхон ч мэдэрдгүй юм байна. Тэгээд урсгалаараа өдөр хоногийг арах цааж хин нэгний өмнөөс амьдарч байгаа юм шиг итгэхгүй амьдард юм байна. За тийм. Тэгээд энэ ухамсарын төвшөнд болохоор нөгөө нас бол нэг амар чухал биш дээ. Бүр ингээл 20 30 40 50 гарсан ч гэсэндээ ингээл урсгалаараа амьдарч идэг хүмүүс байж л идэг. Тэгээд энэ хүмүүс маань болохоор одоо нөгөө нэг жишээ авах юм бол одоо нөгөө нэг хорооноос гэр өгөхгүй л штэ гэж хэлж байсан. Тийм яг нэг юм хохирогчийн сэтгэхүйтэй тийм нэг хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг яг тэр тиймэрхүү байдаг хүмүүс маань болохоор одоо энэ ухамсарын энэ нэгдүгээр төвшин дээр байж байгаа байх нэ. Бусд юусоо ингэж амьдарч байгаа юм чинь би ч гэсэндээ яг ялгаагүй тэгж амьдрах ёстой гэсэн тэр үзлээр ингэж амьдардаг баг юм нэг автомат тий ингээд нэг робот шиг тэгж амьдарч идэг байх нэ. Тэгээд одоо бусдын шүүмжлээс айгаал эсвэл одоо ямар нэгэн зүйлд одоо байнга санаа зовоод тэр айдсаасаа болоод түндээ айдсандаа баригдаж амьдарч идэг ийм хүмүүс идэм бэ. Тэгээ нөгөө ямар ч одоо өөрийгөө ажиглах тий орчин тойрноо ажиглах болж байгаа үйл явдлуудыг ажиглах тэр ажиглах чадвар бол маш сул байдаг. Ихэнхдээ бол энэ нэгдүгээр төвшин дээр болохоор хүмүүс маш удаан байдаг. Хоёлаа нөгөө өнгөрсөн юун дээр матриксийн тухай ярьсан шүү дээ тий. Тэгээ яг матрикст амьдарч явах хугацаанд бид нар яг л ийм байсан юм байна гэж бодоод байна. Ямар ч нөгөө нэг бусд ингэж амьдарч байгаа юм чинь нийгмийнхаа л тэр урсгалыг дагна гэсэн үзлээр амьдарч идэг тий. Тэгээ ямар ч нөгөө анзаарахгүй зүгээр л нэг сайхан ингээл өдөр хоногийг өнгөрөөждөг. За тиймдээ тэгээд энэ дээр жишээ авах нөгөө түрүүний яага бид нэр сошиалар нэг хэсэг айгүй их сэвэл яриадсан нөгөө ихчтэй. Хорооноос гэр өгвөл би гэрээ янзландаа гэл те ажил надад олдвол би хийндэ ч гэдэг юм уу. Яг тэр төвшний хүмүүс буюу нэгдүгээр төвшөнд ингэж амьдарч идэм байна. Тэгэхээр бидний эргэн тойронд бол ийм хүмүүс угаасаа байгаа. Гэхдээ байлаа гэж юу ч ингэ буруутгах харахгүй те. Энэ төвшөнд хүн ингээд яаж ч удаж болно, хүн өөрөө ухамсарлахгүй л бол угаасаа дараагийн төвшөнд ингээд шилжих боломжгүй байдаг тийм. За тэгвэл хоёрдугаар төвшин буюу тэмцэгч төвшинний хүмүүс гэж бас байд юм байна. Амьдрал зөвхөн бэрхшээлүүд дээр л анхаарлаа төвлөрүүлж амьдралынхаа төлөө хариуцлага хүлээдгүй юм байна. Түүний хувьд өөрөөс нь бусад хүмүүс үргэлж буруутай. Үргэлж хэн нэгэн ямар нэгэн зүйлээс нэхэмжлэл шаардаж амьдрд юм байна. Энэ төвшөнд болохоор одоо ингээд хүмүүс сэтгэл хөдлөлөөр бол мэдрэмжээр ихэвчлэн одоо шийдвэрийг гаргаж идэг тий. Тэгээд ер нь ихэвчлийн юм 6 зингээл хайр дурлал сэтгэл хөдлөл бол нэгдүгээрт байдаг. Ихэвчлэн одоо нэг залуу наснд нэг тиймэрхүү үе байдаг штэ тий. Сүрэн бас тий. Тий нэг 6 зингэлгөөгөл тэгэл хайр дурлал хөөгөл явж идэг. Тэр үе болохоор яг энэ үе юм байна л да. Тэгээ надад гоё байвал тэгэл болоо. Энэ амьдрал ингээл болж гин гэсэн энэ үзлэр амьдарч идэм байна. Тэгээд яг энэ одоо үе дээрээ хитрхи удаан ингээд байх юм бол донтолтонд одоо өртөх магадaltaй эсвэл одоо энээсээ үдээд одоо амьдрал нь нурж идэг тий одоо нөгөө бет тоглох одоо өөр үеийн нөгөө хитрхи их нөгөө 6 цэнгэлтэй ташуурсан байгаад байгаа сте тий. Эсвэл одоо ингээд арх тамхич гэдэг юм уу.
яг тиймэрхүү зүйлд одоо автаад явж байгаа тэр үе юм байна. Тий. Яг нөгөө өөрийн асуудлыг ерөөс асуудалтайгаа нүүр тулж чаддаггүй хүмүүс гэсэн үг те. Асуудлыг байнга хоош нь тавьдаг, асуудлыг ямар нэгэн донтолтоор дарахыг хичээдэг. Тийм төрлийн хүмүүс маань ингээ хоёрдугаар төвшний ухамсартай хүмүүс байх нэ. Би одоо бодсон нөгөө оюутан байх үед дээр л яг ийм байсан юм байна гэж бодоод байна л да. Одоо ингээл мэдээж яг найз нөхдөөрөө дарвиж цингээл одоо баар маранд ордог ч гэдэг юм уу. Тэгээ тэрэндээ айгуу тийм дуртай. Амар гоё тэндээс амар таашаал аваад байгаа байхгүй юу. Тэгэл одоо тэр үеийг ботсон чинь яг л тухайн үедээ би энэ ухамсарны төвшин дээр амьдарч исэн юм байна гэж одоо бодож байна. Харин тийм би ч гэсэн бас яг ялгаагүй яг нэг өсвөр наснда тий нэг 15-аас 20 нас орчимд ч юм уу тий яг л тийм байсан. Айгүй их шоуддаг тий одоо тэгэнгүүт айгүй их дурламтгай хаач гэдэг юм уу тий яг бид нар ч яг өсвөр наснда тийм л ийдэн шүү дээ. Тэгсэн хэрнээ хичээл ном чухал хэрнээ нөгөө асуудалтай ерөөс анхаарлаа төвлөрөлтгүй тэнд зүгээр хин нэг миний краштэй тэрүүнтэйгээ л уулзчихвал одоо бусд нь хамаагүй ч гэх юм уу. Тиймэрхүү байсан юм байна. За тэгээ энэс гадна болохоор одоо нөгөө бусдын буруу тий өөрийгөө амар хамгаалдаг ямар нэгэн зүйл боллоо гэж бодоход надаас болоогүй тэр буруутай энэ буруутай гэл нөгөө бусдаас буруугаа хайж идэг. Ямар ч одоо нөгөө хариуцлага хүлээх чадваргүй яг тэр үе юм байна л да. За үүний дараагаар болохоор ухамсарын 3 дугаар түвшинд нь болохоор эрэл хайгуулчин буюу одоо яг энэ үе дээр болохоор ухамсар анхлан одоо бий болж эхэлдэг. Одоо өөрөөсөө янз бүрийн асуултыг асуун, тий асуултынхаа хариултыг хайж байдаг. За мөн одоо өөртөө байгаа асуудлуудыг ойлгож одоо хариуцлага ухамсарлах чадвартай болж байгаа. Энэ үе нь болохоор одоо ухамсарын 3 дугаар түвшин юм байна. Ихэвчлэн одоо 20-оос 30 наснд тохиолдож идэг. Тэгээд яг өөрөөсөө одоо өөрийгөө нөгөө хайж эхэлдэг тий би ер нь хин юм бэ? Юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Гэж одоо асуулт асууж өөрийнхөө амьдралд өөрийнхөө одоо өөртөө эргэлзэж эхэлдэг. Тэгээд яг өмнөх амьдралынх нь хэв маяг өөрт нь маш утгагүй санагдчихэдэг. Тэр үе юм байна. Тэгээ одоо ингээд бодсон чинь яг одоо энд ирснээс хойш нөгөө одоо сэтгэл готролд ороод исэн тэр үе. Яг тэр үед болохоор яг энэ төвшөнд одоо шилжиж исэн юм байна гэж ойлгоод байна. Тэгээ нөгөө сэтгэл зүйн хямрал бүр маш их байдаг штэ тий. Тэгээд яг энэ хямарж байгаа үе дээрээ та байгаа болвол тий өөрөөсөө одоо өөрийгөө хин бэ энэ төр гэж асуугаал амьдралын утга учирыг одоо хайж байгаа болвол энэ үе бол маш чухал таны хувьд болохоор ингээд ухамсарч нь одоо дэвших чухал хаалга болж байгаа маа. За тэгвэл бид хоёрын хувьд одоо 3 дугаар төвшөнд одоо хизээ байсан бэ гэхээр яг энд ирснээс хойш тий яг нэг 2020 оноос юм уу тий яг тэр үеэс эхлээд яг энэ 3 дугаар төвшөнд байж эхэлсэн юм байна. Яг би хэн бэ? Би юуны төлөө амьдарч байгаа вэ гэдэг энэ асуултуудыг айгүй их өөрөөсөө асуудаг байсан юм байна. Айгүй их нөгөө нэг хүний хөгжлийн тухай ном бас айгүй их уншдаг байсан байна тэр үед би. Тэгэл нөгөө гэрээс ажил руугаа явж явах нөгөө юу метронд явж явах цаг айгүй 30-40 минут ингээ айгүй урт. Тэгээ тэр хугацаанд би айгүй их юм хүний хөгжлийн тухай ном тэгэл би юу нь яг юуны төлөө амьдраад байгаа юм бол хүн юу нь яг юуны төлөө амьдрд юм болч гэдэг юм үү те. Тэгэл аль болох ингээл өөрийгөө хөгжүүлэх нэг тийм номнуудыг айгүй их зөвлөж уншдаг байсан юм байна. Харин тийм дээ. Тэгээд одоо энд чинь болохоор яг анх ирж яхад чинь болохоор 18 он гэдэг чинь би чинь 25 настай байсан юм байна. Тэгээд 25 настай тэгээд аль хэдийн ингээл ээж мэж аль ихнэр болсон мөртлөөсөө л ямар ч тийм ухамсаргүй төлөвшөөгүй л байсан юм байна гэдгийг яг энэ гадны оронд ирээл мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ Монголд авах хугацаагаа ингээл бодохоор ингээл ажил дээр гарцсан амарлаг багш мөгшил учиргүй өөрийгөө том хүн болцсон гэж бодоод явж исэн юм байна. Тэгсэн чинь ямар ч тийм нөгөө хариуцлага хүлээх чадваргүй тэгээд хариуцлагагүй ямар исэн юм бэ гэдгийг одоо яг тухайн үед ингээл яг гадны оронд ирээл байж авах хугацаанд амар ойлгож исэн. Тэгээ ажил хийж явахдаа ч гэсэн ингээл амар хийрэгдэг тий. Сургууль дээрээ байж хахтаа ингээл галтгоо нөгөө цайны газраар эргэлдээл нэгнийхээ өрөө мөрөөр хэсэл ямар тийм одоо ухамсаргүй байсан юм бэ гэдгийг бас тухайн үед ойлгож исэн юм. Тэгэхээр яг тэр нөгөө нэг тэгэл яг нөгөө амьдралаас утга учраа хайгаал
Тэгэл маш их тийм уналтанд ороод исэн. Тэгээд тэр үе маань болохоор бас яг энэ нөгөө ухамсар маань шилжижсэн үе гээд одоо бодохоор бас амар талархуу штэ. Тийм те бид нар яг нөгөө ингэдэж ш эх орондоо байхаар яг ч юм ингээд бүх юмд ийм хандсан байдэн штэ. Угаасаа л бүх юм байгаа болохоор ерөөс ингэж хэний ч өмнө одоо хариуцлага хүлээд хүнийгээсэндээ нэг тийм айлын ирэх хүүхчиг байдаг те. Гэтэл яг ингэ гадны оронд ирэхээр бид нар бүх хариуцлага бидний толгой дээр ирдэ штэ. Өнөөдөр ажил хийхгүй л чи хоолгүй те. Чи өнөөдөр ажилгүй бол чи байрныхаа мөнгөийг төлж чадахгүй ч гэдэг юм ингээл нөгөө ажиллаж амьдрахаас эхлүүлээл ингээд бүх хариуцлага бидний толгой дээр ирдэг болохоор бас ингээд ухамсарын түвшин маань дээшлэхэд бас нэг алхам бас болсон болов те. За дараагийн буюу 4-р төвшин болвол төлөвшлийн үе дээр хүн яадаг вэ гэхээр одоо хүн өөрийгөө болон бусдыг буруутгахгүйгээр амьдралдаа одоо ингэж болж байгаа бүхэл зүйлсийг хүлээн зөвшөөрч эхэлдэг. Тэгээ байгаагаар нь хүлээж авдаг тий. Хүмүүсийг шүүхэ болдог, хариу нэхлэхгүй хайрлаж сурдаг, тийм одоо чадвар суудаг. Мөн даруй байж сэтгэл болон одоо сэтгэлгээгээ тэлж одоо нээлттэй бусдад нээлттэй болж байдаг байх нэ. Яг энэ үе дээр болохоор хүний амьдрал ингээд тогтворчж эхэлж идэм байна л да. Энэ нэг хөвчлэн 30-аас 40 нас. Тэгээд өөрийнхөө амьдралыг яг өөрөө бүтээж эхэлдэг нас юм байна. Тэгээ ер нь бол нийгмийн идэвхтэй буюу ажил амьдрал дээр ер нь нэлээд бүтээлж хариуцлагатай ийм болж эхэлт юм байна. Хожим болохоор хүмүүсийг амар их шүүмжилдэг гэсэн. Энд тэр тийм байна, энд болохгүй байна, тэрч болохгүй байна. Тэрний буруу, энэний буруу гэлээрээс саяхныг хүртэл ер нь бол тийм байсан юм байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд одоо энэ жилийн хувьд болохоор энэ нөгөө ухамсарын хувьд ер нь өсрэлттэй жил байсан. Энэ жил биш эрт өнгөрсөн жил штэ. Жил өнгөрсөн биш үү? Бүх зүйлийг ингээд байгаагаар нь хүлээн зөвшөөрж сурсан юм байна. Тэгээд нэг хүмүүсийг нэг буруутгаал, амар үзэн ядаал ингээл байхгүйгээр зүгээр л за болох ёстой юм л болж ин доо гэсэн өнцгөөс хардаг болсон юм байна. Тэгэхээр ер нь бол нилийн төлөвшөж байгаа юм байна да гэж л одоо бодож шít. Харин ер нь яг өнгөрсөн жил яг нэлээд төлөвшлийн жилээсэн те. Яг ухамсарын төвшин яг ингээ нэг шат агч байгаа нугасаа чүтэрт маш их мэдрэгдсэн те. Тэгээ яг энэ бүх мэдрэмжүүдийг угаасаа нэг төвшнөөс нөгөө төвшин рүү шилжихийн тулд биднэрт яг нөгөө нэг өмнөх дугаар дээр ч ярьжсэн анзаарга маш чухал те. Бид нар яг анзааргаа нэмэгдүүлснээр л яг энэ дараагийн төвшин рүү шилжих энэ циклийг яг өөрсөндөө бий болгоод байгаа байхгүй юу. Тэгээд өнгөрсөн жил яг бит хоёрын хувьд яг нөгөө ингээд сүнсний хөгжил явагдаад ингээд дараагийн төвшин шилжихэд яг өмнөх дугаар дээр ярьжсэн шиг нөгөө юунууд бий болж исэн. Эдгээлтүүд тий. Өөрсдийнхөө хувьд нөгөө ухамсарын тэлэлт хийгээд яг ингээд төвшин маань ахаад ирэхээр яг ингээд ангаалтуудыг хийгээд тэгээ яг ингээд төвшин яаж хагдахыг яг өөрсдийнх нь бие дээр мэдэрсэн юм байна тий. Харин тийм ээ. Тэгээд одоо дэлхийн энергийн төвшин агч байна гэдэг байгаа штэ тий. Тэгээд одоо ингээд 1 сарын 1-ээс болохоор бид нар ингээд загсны эрнээс шилжээд бомбын эрен рүү ингээд шилжсэн. Тэгээд бомбын эрен одоо ингээд эхэлж байна. Тэгээд маш олон хүмүүсийн хувьд энэ ухамсарын тэлэлт гэдэг зүйлийг маш их явагдсан. Тэгээ энийг болохоор ингээд сүнсний сэрэлт гэж маш их ярьж байгаа. Тэгээ зүгээр л одоо өөрөөр бодох юм бол зүгээр илүү ухамсартай хүмүүс л илүү тийм ухамсартай хүмүүс л айгүй олдширсан л гэсэн үг. Хүн болгон энэ нөгөө ухамсарын төвшингүүдээр ингээл дайраал явж байгаа угаасаа бага наснаас эхлээл тий. Яг тэдэн насанд тийм ухамсартай болно гэсэн юм бол байхгүй тий. Тийм хайрцаг байхгүй. Тэгээ хүн ингээд ухамсаргүйгээр зүгээр нөгөө тэр урсгалаараа амьдарч байгаа тэр нөгөө ямар ч ухамсаргүйгээр автоматар ингэж амьдарч байгаа хүмүүс болохоор бас ингээл 40 50 60 70 насанд ч тиймэрхүү бас зүй хүмүүст бас байдаг тийм хүмүүс байдаг. Тийм болохоор яг юм хайрцагт баригдaltaгүй тий. Тэгээд бүр нэг 10 17 8-тай хүүхэд ч гэсэндээ ингээл одоо ухамсарын тэлэлтэнд явагдсан. Илүү юм ухамсартай, бидрээс илүү ухаантай тийм хүүхдүүд бас зөндөө байдаг. Тийм болохоор яг тийм хайрцагт бол орж болохгүй байх нь тий. За ухамсарын 5 дугаар төвшин буюу тоглогч гэсэн төвшин байгаа. За энэ төвшин дээр болохоор хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө өөрийнхөө одоо бэлэг авьяасыг
гэх юм уу одоо тийм нээгээд тэгээ бусдад одоо боломжийг шин замуудыг ингээд тавьж өгдөг тэр хүмүүс байгаа. Тэгээд энэ төвшөнд болохоор ер нь бол ийм хий дэмий юмд ирч хүч энерги зарцуулахаа болсон байдаг тий. Яг өөрийнхөө одоо голын хатгаасаа олсон хүмүүс гэж ер нь бол хэлж болно. Голын хатгаас гэхээр одоо нөгөө өөрсдийнх нь энэ амьдралын одоо зорилго тэгээ тэр зүйлээ олцсон өөрийгөө бүрэн олцсон хүмүүс л гэсэн үг. Тэгээд өөрийгөө олцсон учраас ерөөсөө тэр зүйлдээ л амьдралаа зориулж гинэ л гэсэн үг. Тэгээд бусдад одоо гэрлийг түгэж идэг тэр хүмүүс байх нэ. Ихэвчлэн 40 орчим насныханд тохиолддог байх нь тэгээд бусдыг шүүх нь ерөөсө багасдаг тий дандаа бусдад гэрэл түгэх буюу бусдын төлөө гэсэн ийм сэтгэл зүйтэй болцсон хүмүүс 5 дахь төвшний ухамсартай хүмүүс байх нэ. Тэгээ одоо яг энэ төвшөнд болохоор нөгөө суралцагч байдаг гэдгийгсэн шүү дээ. Тэгээ нөгөө янз бүрийн юм болсон ч гэсэндээ тэр зүйлийг одоо ингээд нэг ноцтойгоор хүлээж авах болцсон байдаг тийм нөгөө илүү юм уян хатан харах үнцгтэй болцсон байт юм л да илүү юм нэг үрзүүлэн гэх юм уу тийм. Тэгээд янз бүрийн одоо алдаа гаргалаа гэсэн ч гэсэн тэрийг одоо тэндээсээ одоо сургамжийг авч чаддаг. Тэгээ юм болгоныг л сайн муу бүх зүйлийг л юм нөгөө суралцах тэрнүүдээрээ харж идэг хүмүүс байх нэ. Тэгээд ер нь бол нэг хүмүүсийг тэгж нөгөө огт шүүж мүхээ бүр огт болчихсон байт юм байна. За дараагийнх нь бүтээгч буюу 6 дугаар төвшний ухамсартай хүмүүс байд юм байна. За энэ төрлийн хүмүүс маань нэг ясандаа бүр ингээд сүнсний хөгжил маань бүр ингээд дээд төвшөндөө хүрсэн буюу те хинээс ч юунаас ч хамааралгүй болцсон хүмүүс буюу яг сүнсэн бие маань ингээд тэр чигээрээ өөр төвшөнд очсон байна гэсэн үгтэй. Нэг ясандаа одоо нөгөө буддагийн жишээ гэх юм уу те. Харин тийм сая яг нөгөө он гараал оноо гаргачаал хөвтөжсэн чинь нөгөө YouTube ухаал дэжсэн чинь нэг юу гараад ирдэг байхгүй. Нэг кино гараад ирдیں۔ Тэгээ тэр нь болохоор юм аним заяа. Тэгээ бүр айл 11 жилийн өмнө юун дээр YouTube дээр тавигдчихсэн юм бэл. Нэрийг нь би санахгүй байна ямар нэртэй лээ. Тэгсэн чинь харин тэр нь болохоор ингээ бүр айл 2000 оны ихээр ингэж Японд хийгдэжсэн тийм аним л юм байна л да. Тэгээ бүр цаг 50 минутын урттай. Тэгээ тэрийг үзлээ. Тэгсэн нөгөө нэг юу гэсэн мэлээ spiritual movie гэсэн байсан байхгүй. Тэгээд үзсэн. Тэгсэн чинь харин тэрэн дээр ингээл нөгөө хэдэн мянган жилийн өмнөх энэ нөгөө нэг юунууд байгаа байхгүй иргэншлүүдийн тухай гарч байгаа байхгүй. Тэгээл ингээл динозаврын үед мүйдчихсэн иргэншлийг ингээл харуулаад тэгээл тэр нь ингээл устаал дараагийн иргэншил гэл ингэж явсаар байгаа л 2500 жилийн өмнө буддагийн иргэншил буддагийн үе гарч байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь Сиддхарта маань болохоор ингээд юу яаж байгаа байхгүй. Одоо ханхүү тэгээд тэр ордондоо ингээл хурим мурмаа хийгээл тэгэл айгүй сайхан хүүхнүүдээр тойруулаад бүжиглүүлээл ингэж тэгэл бэжсэн чинь ерөөсө тэр одоо сайхан тэр зүйлс нь ингээд өөрт нь ерөөсөө наалдахгүй тэг ингээд бүр нүдэнд гөлийцээ. Тэгээд хараад байгаа байхгүй. Тэгээд энэ бүх зүйл ингээд хоосон байна. Би энээс ингээд аас жаргал мэдрэхгүй байна гэдэг нөгөө юугаа ордноо орхиод явж байгаа юм. Тэгээд ард нь болохоор аав нь ингээд үлдчихэж байгаа байхгүй юу? Сиддхартагийн маань аав нь болохоор чи одоо ингээд энэ улсад хэрэгтэй хүн одоо ингээд дайн байлдааны цаг үе айгүй хэцүү байна. Чамайг байхгүй бол одоо бид нар яах юм бэ? Гэд тэгсэн чинь тэр мэрийг нь тоохгүй ингээд явчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь харин буддаа ингээд нэг модон агууд очиод ингээд нөгөө нэг бяцлаглаа игээ сууж ийна. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг одоо нөгөө бодлууд нь орж ирээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь харин нөгөө нэг доторх эго нь гарч ирээд ярьж байгаа юм. За чи одоо ингээд эцгийгээ ингээд орхилоо. Чиний төрсэн ээж биш ч гэсэндээ одоо чинь чамайг өсгсөн тэр эмэгтэйг чи орхисон. Чи одоо ингээд буцаж яваач гэд одоо дотроос нь тэгээд байгаа байхгүй. Тэгэл чи одоо ингээд эхнэрээ орхисон, хүүхдээ орхисон. Тэд нар ингээд чи хэрэгтэй байгаа штэ. Яаж чадчихна? Чи одоо ингээ яг одоо босоод ингээ буцаад яв гэл эго тэгж хэлээд байхгүй. Яг энэ бодлууд ингээд орж ирэх болгонд ингээд биеийг нь тойроод ийм хар олсоор ингээд нөгөө нэг хүлээсүүд үүсээд байгаа байхгүй юу. Аавыгаа бодоход ингээл хүлээс үүсэл, эхнэр хүүхдээ бодохоор ингээл хүлээс үүсэл. Тэгсээр хагаад бүр амар биеийг нь бүр ингээд тэр оолс ингээд бүччихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр бүгдийгээ ингээд анзаараад ингээд сууж байхдаа болохоор би одоо энэ орчлонд
юунаас ч хамааралтай биш ээ. Энэ болгон одоо миний зүйл бол биш ээ. Энэ бол ингээд махан биетэй мал юм холбоотой зүйлс гэд тэгэнгүүт нөгөө тэр бодлын хүлээснүүд ингээд тас татагдаад ингээд эргчүүлөөг ингээд олж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээсээ хойш одоо ингээд маш олон ингээд шавнырыг дагуулад өөрийнхөө нөгөө одоо сургаалуудыг ингээд хилээд айлтаад явдаг. Тэгээ нөгөө маш олон шавнартай болдог. Тэгээд тэр нөгөө нэг олон шавнар нь болохоор нөгөө урд төрлүүдээ ингээд буддагийн өмнө ингээд санаж байгаа байхгүй. Бүр тэр дээр үе нөгөө динозаврын үеэс ахгуулаад ингээд өмнөх иргэншлүүдэд амьдарч исэн тэр урд насныхаа юуг санаал. Тэгээ айгүй гоё тийм юу үтсэн, аним үтсэн. Тэгээ энийг бодсон чинь яг энэ ухамсарын 6 дугаар төвшин дээр одоо тэр будда маань Сиддхарта маань ингээд очиж исэн юм байна. Яг энэ юуг ингээд бодсон чи яг тэр санаанд орлоо. Тэр кино санаанд орлоо. Харин тэнтэглэхгүй яг ер нь яг энэ төвшөндний хүмүүс маш цөөн ер нь ховор гэдэг тий. Одоо ч баг байгаа мó байхгүй юм зэрэг мэдгүй маа тий. Юм за тэгэхээр энэ төвшний хүмүүс маань ер нь нэг тийм тий өөрсдөө ер нь яг нэг юм нэг цул гэдгийг мэдэрдэг тий. Байгаль дэлхийн хүн төрлөخت ингээ бүх зүйл маань бид нэг цул юм аа гэдгийг ухамсарлсан ийм хүмүүс байд юм байна. Тэгээд инрэл уучлал тий хүлээн зөвшөөрөл гэдэг ингээ бүх сэтгэл мэдрэмжүүдээ ингээ хүлээн зөвшөөрсөн бусдад үйлчлэхэд ингээ бэлэн байдаг тий. Ийм хүмүүс маань маш цөөн байд юм байна. За ингээд хамгийн сүүлийн буюу 7 дугаар төвшин бол гэгэрлийн төвшин байна. Тэгээд энд одоо хөрсөн хүн болохоор одоо бүх зүйлийг одоо дотроосоо тэгээ бүх мэдлэгийг дотроосоо авч чаддаг. Одоо ямар ч асуултын хариултыг одоо даалт ухамсараасаа шууд авч чаддаг хүмүүс байх нэ. Мэдлэгийн дээд хэмжээ. Тэгээ гэгэрсэн хүмүүс бол тэр мэдлэгийн дээдэд хүрч чадсан хүмүүс байт юм байна. Энэ гэгэрэлт хүрсэн буюу юм дээд төвшний 7 дугаар төвшөнд хүрсэн хүмүүс ер нь бол нэлээд ховор байд юм шүү. Одоо будда штэ тий. Будда тэгээд Есүс дандаа юм гэгэрсэн сүнснүүд байгаа тий. Тэгээд огт эгоог болсон гэсэн үг шүү дээ. Эгоогоо бүгдийг хаяад тэгээд жинхэнэ тэр гэгэрэл тэр дээд мэдлэгийг олж авч чадсан тэр хүмүүс байх нэ. Маш ховор тий. Хүн одоо яаж эдгээр төвшнүүдээр дамжиж явдсан бэ гэхээр ямар ч тийм нөгөө бидний ойлголтоор юм шулуун шугам шиг ингэж явахгүй тий. Яг дараалалаараа ингэж явна гэсэн юм ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь амьдралын сорилтууд бол хүний ухамсарыг ингэж түлхэж өгч идэв юм байна. Тэгэхээр бид нарт тулгарч байгаа бэрхшээлүүд бол тухайн үедээ үнэхээр хэцүү юм шиг байдаг ч гэсэндээ тий. Давж гарсны дараа болохоор таны ухамсарыг одоо дээш нь түлхэж өгсөн байдаг. За тэгвэл хүмүүс ер нь яг энэ нэг насандаа те яг хэдгээр төвшин хүртэл явд юм бэ тий. Хоёлаа энийг нэг тайлбарлаад өгч үү. За тэгээ ер нь бол их хвчлэндээ тэгээ хүмүүсийн дийлийнх нь бол 1-3 дугаар төвшөнд л ингэж амьдарч байгаа л ингээд өөд болцгоодог тий. Тэгээд илүү ингээд өөрийгөө ухамсарлаад хөгжиж чадах юм бол 4-5 дугаар төвшин дээр очиж болно. Бүр ингээд сүнслэг замлаар ороод ингээд явах юм бол одоо 6 дугаар төвшин хүртэл явах боломжтой. Харин бүр гэгэрлийн замыг олж байгаа хүмүүс нь болохоор маш ховор байдаг. Яг одоо чиний бодлоор хоёлаа айл төвшин дээр байгаа л чи өөрийнхөө хувьд. За миний хувьд болохоор одоо хараад ах нэг 4-р төвшөнд яваад байна уу гэж хараад байгаа. Төлөвшлийн төвшин тий. Тэгээ энэ төвшин дээр маань хүмүүс хөвчлэн нөгөө нэг хүлээн зөвшөөрөлт эхэлж байгаа. Тэгээ бүгдийг байгаар нь яг хүлээн зөвшөөрөх. Тэгэл өөрийгөө анзаарч эхлэх буюу яг би ямар шүү зан чанар гаргаад байна. Би ямар үед ямар реакц гаргаад байна гэдгийг ерөнхийдөө нэлээд ингэж анзаарч тэрийгээ ингэж нэлээд хянаж тий. Ингэж сурж байгаа. Тэгэхээр яг одоогоор яг ингэж 4-р төвшин дээр явж байгаа буюу 4-р төвшин маань баг ингэж дуусаад 5-лугаа шилжиж чинь удаа л гэж хараад байна. Чиний хувьд? Тийм миний хувьд болохоор бас адилхан яг л ингээд төлөвшөж явж байгаа. Яг төлөвшөж байгаагаа ингээд маш их мэдэрч байгаа. Тэгээд одоо хуучин байсан өөрийгөө бодохоор хөөхий дөө нэрээ ямар тийм ухамсаргүй байсан юм дээ гэж зарим зүйлээ бодохоор яг тэгж боддог байхгүй. Гэхдээ яг хөө тий угаасаа л тэр замуудыг туулж иж одоо өнөөдрийн одоо би өнөөдрийн та ингэж байгаа шүү дээ. Тийм болохоор аль ч одоо ухамсарын төвшөнд байсан тий тэр бол болох ёстой л зүйл. Тийм болохоор одоо
өөрийгөө голох ч юм уу эсвэл өөрийгөө үгүйсгэх ч юм уу ерөөсөө тийм зүйл байж болохгүй тий. Тэгээ бүх зүйл одоо хүн болгон өөрийнхөө цаг хугацаанд амьдарч байгаа болохоор болох ёстой зүйл яг л цаг хугацаанд л болдог гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Та өөрийгөө яг ямар төвшөнд байгааг мэдхийг хүсвэл бид хоёр доор нөгөө YouTube хуудасныхан доор комент хэсэгтээ нэг бяцхан тест маягийн асуултууд оруулчих. Тэгээд хариултыг нь бас доор нь оруулчих тий. Тэгээд яг та өөрийгөө ухамсарын аль төвшөнд байгаагаас мэдэх боломжтой нэг хөөрхөн тийм тест бас байна. Нэг зүйл сануулхад болохоор одоо тэр ухамсарын дээд түвшин дээр байгаа хүн болохоор илүү хүн гэсэн үг ерөөсөө биш тий. Доор байгаа хүн болохоор муу гэсэн үг биш. Яг одоо энэ төвшин болгон болохоор өөр өөрийн гэсэн үүрэгтэй, өөр өөрийн гэсэн одоо хэрэгцээтэй байдаг. Тийм болохоор ингээд хооронд нь ерөөсөө харьцуулах зүйл бол биш байгаамаа. Тэгэхээр дүгнж хэлэхэд ухамсарын одоо энэ төвшин гэдэг болохоор одоо хүн амьдралынхаа явцад яаж сэтгэж гин, яаж хариу үйлдэл үзүүлж гин, өөрийгөө болон одоо ертөнцийг яаж ойлгож байгааг харуулсан одоо ийм замнал юм аа. Тэгээд одоо хүн ухамсарын төвшнэрээ ингээд сайн муу гэж юусоо ялгагдахгүй тий. Харин зөвхөн өөрийнхөө одоо хөгжлийн шатанд байна л гэсэн үг. Тэгэхээр ихэнх хүн одоо 1-ээс 3 дугаар төвшөнд амьдарч идэг. Тэгээд одоо урсгалаараа амьдрах одоо өөрийнхөө таашаал одоо мэдрэмжийг хөөх тий өөрийгөө хайх үе ч гэдэг юм уу. Энэ нь болохоор ингээд зайлшгүй байх ёстой энэ байгалийн шалгарал зайлшгүй юм үзэх ёстой юм төвшингүүд юм байна л да. Ухамсар дээшлэх одоо ухамсар тэлэх гол түлхүүр нь болохоор өөрийгөө ажиллах тэгээ амьдралдаа хариуцлага өргөх мөн айдсаасаа зүгтаах биш одоо тэрийг одоо ухамсарлаж ойлгох явдал юм байна. Тэгэхээр ухамсарын төвшин одоо ингээд тэлэх нь одоо гаднаас биш тий хүний өөрийнх нь одоо дотроос эхэлж идэг. Тэгэхээр одоо таны уншиж байгаа ном, танд одоо зааж байгаа багш, таны авч байгаа сургалтууд эдгээр нь болохоор зөвхөн чиглэлийг л зааж өгдөг, таныг чиглүүлж идэг. Харин одоо яг тэр ухамсар шилжих явц нь болохоор таны дотоодод байдаг учраас тэр бүх зүйл таны дотор байгаа л гэсэн үг ерөөсөө. За тэгэхээр ерөөсөө энэ ухамсарын тэлэлт гэдэг нь ерөөсөө нэг өөрөөсөө өөр хүн болох биш те. Харин өөрийгөө ерөөсөө нэг илүү тод буюу өөрийгөө яг хинбэ гэдгээ нэг таньж мэдэх ийм л явц юм байна те ерөөсөө. За тийм ээ тэгээд одоо энэ удаагийн дугаараа ингээд дуусгая да. Тэгээд сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд тань таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.